Сайн байцгаана уу эрхэм үзэгчид та бүхэндээ пүрэв гарагийн мэндийг айлтхан хүргэж байна. DBS телевизийн мэдээний албанаас бэлтгэн хүргэдэг төвөмсгийн мэдээллийн хөтөлбөр энэ өдрийн онцлог мэдээллүүдийг хүрэхэд бэлэн боллоо. Анхаарлаа хандуулна уу. Эхний мэдээ, газрын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцүүлэг 2026 оны 3 дугаар сарын 10-ны 14 цагт залуучууд театрын их танхимд болно. Та бүхний хүрэлцэн эрхийг урьж байна. Монгол Улсын ерөнхий сайдын чиглэл засгийн газрын өргөдсөн хуралдаан, орон нутгийн удирдлагуудын хуралдаан болон иргэд олон нийтээс ирж байгаа саналыг уламжлан орон нутагт тулгарч байгаа асуудлуудыг шийдвэрлэх үүднээс газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг засгийн газрын хуралдаанаас хэлцээд улсын хурлд өргөн барих харуулсан. За хуульд бол хуулийн төслийг улсын хурлд өргөн барихдаа иргэд олон нийтээс санал авч хэлцүүлэг зохион байгуулсан байх ёстой гэдэг хуулийн дагуу Дархуул аймагт 2026 оны 3 сарын 10-ны 14 цагт залуучууд театрын их танхимд иргэд олон нийтийн дунд хэлцүүлэг зохион байгуулах харуулсан байгаа. Газар зохион байгуулалт ГОД 400 ерхий газрын газар зохион байгуулалтын хэлтс болон Дархуул аймгийн газрын харилцаа барилга хутгалтын газар, Дархуул аймгийн эрдэнэ төлөөлөгчдийн хурал, засаг дарга, засаг даргын орлогч болон түүний тамгын газрын дарга, за сумын эрдэнэ төлөөлөгчдийн хурал, сумын засаг дарга, сумын засаг даргын орлогч, тамгын дарга гэсэн ийм өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон зохион байгуулж байгаа. За энэхүү хэлэлцүүлэгт болохоор иргэн аж ахуй нэгж байгууллага, за малчин, иргэд гээд ерөөсөө газрын эрх зүйн харилцаанд орж байгаа бүх хүн энэ хэлэлцүүлэгт оролцох боломжтой байгаа. За улсын хурлын 52 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын алсын хараа 2050 гээд Монгол Улсын урт хугацааны бодлого байдаг. За энэ бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд мөн улсын хурлын 2024 оны 12 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын засгийн газрын 2024-өөс 28 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заагдсан байгаа энэ арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх үүднээс одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа газрын тухай хууль нь практиктээр гарч байгаа асуудлууд болон алдаа дутагдлуудыг сайжруулах ийм нэмэлт өөрчлөлтүүдийг тусгасан байгаа. Энэ хуулийн төсөлд орж байгаа өөрчлөлтүүдээс яг томоохон өөрчлөлтийн дурдах юм бол газрыг төсөл сонгон шалгуулалтын зарчмаар эзэмшүүлэх, ашиглуулах гэдэг дээр өөрчлөлт орж байгаа. За газрын нийгмийн сангийн үндсэн ангилалд бас томоохон өөрчлөлтүүдийг оруулахар тусгасан байна. За газар зохион байгуулалтын болон хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн аймаг сумын газрын зориултыг өөрчлөхийг бас энэ хуулиар бас өөрчлөлтөөр оруулсан байгаа. За гэрүүлийн хэрэгцээнд газар эзэмшүүлэхдээ одоо нөгөө манайх чинь газар зэг өвцөг юмэн гэж захмаар иргэдээс хүсэлт авч байгаа штэ. Энэ дээр одоо ийм цахимд хандах боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй ч юм уу эсвэл өндөр настан одоо тийм хүмүүст одоо нэг эрэм дараалалгүйгээр газрыг олгох боломжийг олгох энэ бас өөрчлөлт орж байгаа. За тэгээд мал аж ахуй эрхлэгт одоо малчтад мал аж ахуй эрхлэх болон тэжээлийн ургамал тариалахад зориулан газрыг тодорхой хэмжээний газрыг орон нутгаас эзэмшүүлэх гэх мэт иймэрхүү өөрчлөлтүүд тусгагдсан байна. За тэгэхээр энэхүү хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд саналаа өгөхийн тулд иргэд маань энэ зохион байгуулагдж байгаа хэлэлцүүлэгт идэвхтэй оролцох хэрэгтэй байгаа. Тэгэхээр 2026 оны 3 сарын 10-ны 14 цагт залуучууд театрын их танхимд хүрэлцэн ирээрэй. Дараагийн мэдээ, Дархуу Усуу хувьцаат компанийн 7 ажилтан гагнуурын чадамжийн сертификатаа гарт авчээ. Дархан Усуу хувьцаат компанийн 7 ажилтан нэг сарын эрчимжүүлсэн гагнуурын сургалтанд амжилттай хамрагдаж чадамжийн сертификатаа гарт авчээ. Энэхүү сургалт нийтдээ 200 цагийн онол дадлагыг хослуулсан хөтөлбөрөөр явагдсан бөгөөд оролцогчдод цахилгаан гар нуман гагнуур, хийн гагнуур чиглэлээр мэргэжлийн суурь мэдлэг, практик ур чадрыг эзэмшсэн байна. Сургалтыг MPE компани захирал гагнуурын сурагч багш Алтан Тулга удирдан явуулж, онол практикийг хослуулсан үр дүнтэй арга зүйгээр сургалтыг амжилттай хэрэгжүүллээ. Тэгээ энэ сургалтын гол онцлог нь юу юм бэ гэхээр одоо энэ ус суг маань Монгол Улсын одоо онц чухал байгууллага цэвэр усыг тараадаг ийм байгууллага учраас энэ байгууллага дээр бол бас ур чадвартай өндөр зэрэглэлийн диагност байх ёстой гэдэг үүднээс энэ сургалтыг явуулж байгаа. За тэгээ өвлийн цагт бол энэ ус сугийн байгууллагын том гэмтлүүд гардаг. За тэгээ энэ гэмтлүүдийг устгахад диагностны ур чадвар маш их чухал байдаг учраас за тэн дээр нь гол тулгуурлаж гагнуурынхаа сургалтыг явуулсан. Устаа турба гагнах яг ажлын байран дээр гэмтэлтэй үед нь гагнуустаа бас дадлагжуулж сургах. Дээрээс нь одоо ерөнхий шугам хоолоо одоо энэ угсралтын дээр нь гагнуурынх нь ур чадварыг өндөр түвшинд
өндөр зэрэгэлтэй бэлтгэх энэ сургалтыг явуулж дуусгалаа. Энэ сургалт маань маш их амжилттай сайн болж төгслөө. 7 өдрийн нуршин маань довлуулаа. Одоо энэ дартат сав шугам монолог гагнах бүрэн одоо ийм чадамжтай байсанд бол багшийн зүгээс маш их талархаж байна. Эхний жилийн сургалтаа одоо амжилттай авч Монгол улсын хэмжээнд гагнуурчин гэдэг одоо сертификаттай болж байгаад нь та бүхэндээ баяр хүргэе. За өнөөдөр бол Дархан улсын хувьцаат компани Шуурхаан бүрэлдэхүүн удирдах бүрэлдэхүүн тэр чигээр ярьж та бүхэнд хүндэтгэл үзүүлж байна. Сертификатыг уншиж танилцуулъя. За сертификат мэрэгжлийн код 7212 1922 сүрэн жавхта бар сулд цахилгаан гар нутаан гагнуур ба хийн гагнуурын онол болон дадлаг ур чадвар эзэмшүүлэх нийт 200 цагийн сургалтанд амжилттай суралж төгссөн тул 4-р төвшний чадамжийн сертификат олгов 2026 оны 3 сарын 4. За баяр хүргэе. Онцлоход энэхүү сургалтанд хамрагдсан ажилтнууд нь гагнуурын үндсэн мэргэжилтэй боловч ажлын байрны хэрэгцээ шаардлагад тулгуурлан ур чадвараа нэмэгдүүлэн мэргэжлийн шин түвшинд хүрсэн нь байгууллагын хүний нөөцийн чадрыг бэхжүүлэх чухал алхам болжээ. Төв зүрх байгууламжийн дорд хөрөмжийн барилгын дагаар ажилладаг. Гагнуурын сарын сургалтанд болохоор пестрол хийн гагнуураар зүсүр хийх болон гагнуурын 4 байрлалаар сарын хугацаанд суралцлаа. Өөрийнхөө болон бусд маань өөр хөстөөгөө тодорхой хэмжээнд төвшингүй ахиулж гагнуурын ерөнхий гагналт яаж хийдэг, ямар байрлалтай, ямар нөхцөлтэй байрлах гагнуурын тодорхой хэмжээний мэргэжил дэвшлүүлсэн болж байна. Ер нь бол цаашдын амьдралд бол нөлөөтэй гэж бодож байгаа. Цаашдаа өсөн дэвжээд гагнуурынхаа чадамжаа үнэхээр сайжруулж чадах юм бол гагнуурын жилтний цалин ер нь бол дэлхийн жишгээр өндөрт байдаг. Энэ сургалтын сууснараа бол ерөнхийдөө өмнөх сурж ирсэн мэдлэгээ дээшлүүлээд төвшингээ ахиулчлаа гэж бодож байгаа бэ. Ийхүү Дархан улсын хувьцаат компани хамт олон дотоод нөөц боломжоо нэмэгдүүлж, үйлдвэрлэлийн найдвартай ажиллагаа, засвар үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд бодит хөрөнгө оруулалтыг хийж байна. Хөтөлбөрт анхаарлаа хандуулж байгаад баярлалаа. Дараагийн мэдээ. Дархан сумын нийтийн орон сууцны хорооллын зам гарцын нөхцөл байдалд хяналт шалгалт хийх нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Дархан уул аймгийн онцгой байдлын газраас 12 албаагч, 2 автомашин, замын цагдаагийн тасгийн 3 албаагч, багийн дарганаар Дархан сумаас 1, сууц өмчлөгчдийн холбооноос 2 ажилтан ажилласан байна. Дархан сумын засаг даргын тамгын газар, онцгой байдлын газар, цагдаагийн газрын замын цагдаагийн тасаг, сууц өмчлөгчдийн холбоод хамтран Дархан сумын нийтийн орон сууцны хорооллын зам гарцын нөхцөл байдалд хяналт шалгалт зохион байгуулах нэгдсэн арга хэмжээг яг одоо зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээний гол зорилго нь тусгай дуут дохио бүхий гал унтраах, түргэн тусламж цагдаагийн машиныг саадгүй нэвтрэх нөхцөлийг бүрдүүлэх зорилготойгоор яг нөхцөл байдал дээр нь зохион байгуулж байна. Амрыг Дархан аймгийн онцгой байдлын газраас Дархан сумын засаг даргыг баталсан хөтөлбөр төлөвлөгөө өдөр дэмжийн дагуу бас дадлаг сургалт хийх үйл ажиллагаа явагдаж байна. За Дархан аймагт одоо суурьтлын бүс болоод нэлээд удаж байгаа. Тэгээд одоо шинээр баригдсан орон сууцны хороол дээр галтуумар унтраах үйл ажиллагааг одоо зохион байгуулж байхдаа галантрах автомашинууд одоо тухайн аяг дээр орох боломжгүй одоо байдал ингэж үүсэж байна. Жишээ нь одоо энэ галантрах үндсэн албаны автомашин орох гарах одоо ингэж хэсэг нь ингээ хаагдчихсан. Орох боломжгүй одоо урдслаа сүрөө тавьдаг ч юм ингээ тавьчихсан. Ардаас нь автомеханик шат одоо бүр ажиллах бүр боломж авахгүй. Иргэдэд анхааруул сануулж бас хэлэх сэрэмжлүүлэх үүднээс бас энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. За орон сууцын хооронд одоо энэ зай талбай ингээ бага орчтой. Энэ тал дээр ямар стандартыг хангаж ажиллах шаардлагатай гэдэг нь бол. За энэ тал дээр олон төрлийн одоо стандарт дүрм нормууд байгаа. Хамгийн гол нь одоо бид бүхний одоо өнөөдрийн байдлаар харуулах гэж зориод байгаа зүйл бол орон сууцны энэ одоо хороол дээр одоо энэ автомашинуудыг ингэж тавьж байгаа асуудлууд маань энэ орон сууцнд амьдарч байгаа айлууд иргэдийн өөрөөсөө одоо хамгаалуулах одоо юм орчныг одоо бүрдүүлэх боломжгүй болж байгаа гэдэг үйлдэлийг бид нар харуулах хүсэж байгаа. Энэ одоо автомашин одоо өнөөдөр энчээ байрснаар энд автомеханик шат одоо галантрах үндсэн албаны болон тусгай туслах тоноглох автомашин техникүүд хүрэлцэн ирэх боломжгүй болно. Тэгээ энэ боломжгүй үйлдэлүүд нь болохоор энэ одоо айл өрхөд дээр одоо чинь энэний одоо 7 давхар галдмар гарлаа гэхэд бид бүхэн одоо автомеханик шат ашиглаж одоо иргэдийг одоо аврах үйл ажиллагааг зохион байгуулна шүү дээ. Гэвч ийм одоо үйл ажиллагааг зохион байгуулах боломж олцсон өөрөө байхгүй болчиход байгаа байхгүй. Хэрэг л бид нар бас энийгээр бас зорж харуулахыг хүсэж байгаа. За энэхүү арга хэмжээний гол зорилго нь болохоор тусгай дуут дохио
бүхий гал унтраах түргэн тусламж цагдаагийн автомашин саадгүй нэвтрэх нөхцөлийг бүрдүүлэхэд галаа аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 иргэн хуулийн этгээд галаа аюулгүй байдал хангах, гал төмөр унтрах болон аврах ажиллагаанд саад учруулахгүй байх, гал унтраах техник хэрэгслийн чөлөөтэй хүрэлцэн очих нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй гэж хуульчилсан байдаг. Харин зөрчлийн тухай хуулийн 15.9.2 дуудлагаар явж байгаа тээврийн хэрэгсэл замд саад учруулсан санаатаагаар эсэргүүцсэн зам гарц хаасан бол учруулсан хохирлыг нөхөн төлбөрийг төлүүлж иргэний 301-ж аж ахуйн нэгж байгууллагыг 3,000 эцэг хэмжээгээр торно гэж заасан байдаг. Иймд одоо энд үүсэж байгаа энэ гарахад бол галын автомашин сонгох боломжгүй болцсон. Яг сонгохоор одоо дөрвөн тал тийшээ орж тэнцвэртэй байдлыг хангаж дөрвөн тийшээ сунж өөрийнхөө тэнцвэрийг даацаад докторжуулна гэсэн үг. Тэгээ тийм боломж нэгт байхгүй. Энэ өндөр барилга тийм байна. За тэгэхээр галын автомашин саацнаар яг юу охирж бодох вэ гэхээр аврах ажиллагааны хугацаа алдагдтал нь галын тархалт нэмэгдэнэ. Эд хөрөнгө хохирол өснөө. Иргэдийн амнаас эрүүл мэндийн ноцтой эрсдэл үүснэ. Гал төмөр гарлаа гэж бодоход үе, минут, секунд бүр хүний амнаас эд хөрөнгө шууд холбоотой байдаг. Тийм учраас одоо иргэд жолоочд анхааруулж шилэхэд галын автомашин зам гарцыг байнгын чөлөөтэй байлгах, галын гидраанд орчимд автомашин байрлуулахгүй байх. За мөн дээр нь галын автомашин зогсоол замыг чөлөөтэй байлгах, тэмдэглэлийг анхаарах, эргэн тайны хариуцлага бусдын амнаас аюулгүй байдлын баталгаа юм аа. Боловсролын эрхлээс урьдчилан сэргийлээ хариуцлагатай хандахыг нийт иргэдээ уриалж байна. Яг л ийм дүрх одоо юун дээр харагдаж байна. Одоо энэ нэгдүгээр тэрэг нь үрж ирэхэд саатаад энд одоо орж чадахгүй. Яг урталт нэг машин түгжээстэй. За хоёрдугаар шатны автомашин явлаа гэж бодоход энийг дээшээ дэлгээд 32 м юм уу 30 м сонгох ямар ч боломжгүй. Тий, одоо нэгснөө барилга 9 давхарлаа шууд гарахаар эн чинь автомеханик шат байхгүй юу? Тухайн нөхцлөдөлд бол манай замын цагдаа болон цагдаагийн газраас онцгой байдлын газартай хамтраад бас үйл ажиллагаа явуулж байна. Нөхцлөдөл үүссэн үед бол цагдаагийн байгууллагаас хамгаалтын үйл ажиллагааг зохион байгуулж явуулдаг. За яг замын цагдаагаас гэх юм бол одоо яг та бүхний харж байгаа хичлийн тусгай албаны тээврийн хэрэгсэл одоо ингэ зорчих боломжгүй тийм ээ. Нэгдүгээр игнийн тээврийн хэрэгслүүдэд байршуулсан. За яг уулзуур гарцсан дээр тээврийн хэрэгслүүдэд байршуулсан. Тухайн тээврийн хэрэгслүүдийг бол цагдаагийн байгууллагаас ачиж журамлах, тухайн зам орчныг одоо чөлөөлөх юм арга хэмжээ авч ажилладаг байгаа. За жолоочийн ямар ч байсан дуудаад гаргаад ирлээ. Тэгээд иргэдтэй бас уриалъя. Өөрсдийнхөө бас аюулгүй байдлын төлөө зогсчихыг одоо хоригдсон зэг дээрч гэдэг юм уу? Эсвэл энэ зорчихсгийн нэгдүгээр игнэн дээр тээврийн хэрэгслээ бас байршуулах байхыг иргэдтэй уриалж байна. Өрний өдрийн байдлаар Дархуул аймгийн хэмжээнд 25 удаагийн гал төмрийн дуудлага бүртгэгдсэн байна. За энэ маань өмнөх онтойгоо харьцуулах юм бол 20%-аар өссөн үзүүлэлттэй харагдаж байна. За ингээд 2025 онд бол сууд өмчлөгчдийн холбооны барилга байгууламжууд буюу нийт 36 орон сууц дээр гамшигын эрсдлийн ерөнхий үнэлгээг хийгдсэн. За энэхүү үнэлгээгээр бол нийт 124 зөрчил илэрсэн байгаа. Галын аюулгүй байдлын хууль болон холбогдох дүрм журам шаардлага стандарт нийцээгүй гэсэн. За ингээд газар дээр нь 21 зөрчлийг арилгуулж, за 11 гал төмрийн улсын хэлтийн байцаагчийн албан шаардлагыг хөргүүлж, за хэрэгжилтийг хангуулсан бол ажиллаж байна. За иргэд маань яг одоо энэ нөхцлөдөлд тээврийн хэрэгслийнхаа урд шилэн дээр холбоор гоцны дугаар яаж хамгийн түрүүнд тавьчих хэрэгтэй. Тэгэх юм бол онцгой албаны албаагч юм уус цагдаагийн албаагч ирээд хамгийн түрүүнд утсаар нь жолоочоо дуудаад тээврийн хэрэгслийг энэ замыг чөлөөлөх арга хэмжээ авна. Одоо яг энэ дээр утасны дугаар байхгүй учраас цагдаагийн албаагч багжаараа шүүгээд тодорхой хэмжээний цаг хугацаа алдсан тийм ээ. Цаг хугацаа алдснаар одоо нөгөө гал гарч байгаа газар маань бас илүү нөхцлөдөл хүндрэх юм нөхцлөдлүүд үүсэж байгаа. Тэгэхээр иргэдтэй машина байрлуулж байгаа бол холбоор хуцсны дугаараа тавьж байршуулж хөвшөөч гэд иргэдтэй бас уриалъя. Онцгой байдлын газар за Тархан сумын засаг дарганы тамгын газар бас ингээд яг биетээр үзсэн сургалт хийлээ те. Тэгээд иргэд маань бас одоо ингээд нэгдүгээр игнэндээ машин тавих, за төр зогсох газар, за байрны дунд одоо нэг чиглэлийн зам хааж тавих энэ бол маш эрсдэлтэй байна. Үнэхээр одоо ингээд ославаар энд л гарсан бол одоо манай онцгой ойлгоо ирээд богино хугацаанд гал унтраач чадахгүй ийм эрсдэл үүссэн байна. Тэгэхээр энэ дээр маань иргэд маань бас ухамсартай байж те нэг игнэ замыг хаахгүй зогсоол дээрээ тавих, зогсоол дүүрсэн тохиолдолд өөр газар тавих ч гэдэг юм. Ийм байдлаар бусдынхаа аюулгүй байдлыг бас ингэж хангаж ажиллахыг бас уриалж ажиллаж байна. За үзэгчид та бүхний харсанчлан яг энэхүү нөхцөл байдал дээр иргэд маань нэгдүгээр игнийг хааж машинаа тавихгүй байх, урд шилэн дээрээ утасныхаа дугаарыг тавьж хэвших, за мөн төр зогсох болон за удаан хугацаанд зогсох боломжгүй газруудад машинаа байршуулахгүй байхыг уриалж байна.
Дархан сумын засаг даргын тамгын газраас бэлтгэсэн мэдээллийг одоо хүргэе. Нэг төсөл олгох зээлийн дээд хэмжээ 70 сая төгрөг байхаар нийт 700 сая төгрөгийн санхүүжилт хоршоо хөгжүүлэх сангийн төслийн материалыг хүлээн авч байна. Хоол, хүнс үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн болон хөнгөн үйлдвэрлэл, сав баглаа бодол гэсэн бусад төрлүүдээр багтаж байна. За Дархан сумын хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн төслийн материалыг хүлээж авч эхэллээ. Тус зээлийн төслийн материалыг 2026 оны 2 сарын 25-ны өдрөөс 3 сарын 27-ны өдөр хүртэл хүлээж авч байгаа. Энэ жилийн хувьд хоршоо хөгжүүлэх сангийн тэргүүлэх чиглэлд хоол хүнс үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэрлэл, сав баглаа бодол бусад гэсэн чиглэлээр төслийн материалыг хүлээж авч эхэлж байгаа. Нэг хоршоонд 70 хүртэлх сая төгрөгийн хөнгөлөлтөд зээл болохоор Дархан сумын эрдэнэ төлөөлөгчний хурлаас батлагдсан байгаа. Зээлийн бүрдүүлэх материалд нийт 17 төрлийн материал бүрдүүлсэн байх шаардлагатай байдаг. Үүн дээр 6 төрлийн Монголын лавлгаа, 4 төрлийн альбан бичиг, бүртгэл цэгээс эмэцэг өв цэгийн жижиг дүн үйлдвэрлэл үйлчлэгээ хэрэглэгчээр бүртгүүлсэн тодорхойлт байх юм. Бусд нь бол төслийн материал шаарддаг эдийн засгийн тооцоололт, эдийн засгийн үндэслэл, төсөл маань 70 сая төгрөгөөр юу авах гэж байгаа гэдэг яг тодорхой мэдээллүүдтэй оруулсан байх шаардлагатай. Одоо аль дэлгэрэнгүй мэдээллийг авъя гэх юм бол Дархан сумын засаг даргын тамгын газраас ирээд мэдээлэл авч болно. Өнгөрсөн жилийн хугацаанд бол манайх 4 удаа төслийнхаа материалыг хүлээж авсан. Энэ үед 3 төслийн материал ирснээс нэг төслийн материалаад шалгуур хангаж 50 сая төгрөгийн хөнгөлөлтөд зээл авсан байна. Оршуудуудын ирүүлж байгаа төслийн материалыг хамгийн их алдаж байгаа зүйл юм бол зээлийн эдийн засгийн тооцоолол хэтэрхий өндөр, эсвэл нь хэтэрхий багаар тооцоолж орж ирдэг. Энэ дээрээ маш их алддаг. Дээрээс нь юун дээр нийгмийн даатгал хоршооны дор хаяж нэг гишүүн нийгмийн даатгал төлсөн байх хэрэгтэй байдаг. Нийгмийн даатгал төлөөгөөс яг энэ 17 материалаас нэг л дутуу байх юм бол баримт төчлөгийн материалын шаардлага хангаагүй гэдэг үндслээр хасагддаг байгаа. Тэр яг төсөл илгээгч байгаа хоршоодууд маань тодорхой мэдээлэл яг ямар материал бүрдүүлэх шаардлагатай гэдэг мэдээлэл дэлгэрэнгүй авъя гэх юм бол Дархан сумын засаг даргын тамгын газар дээр дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. Өнөөдрийн байдлаар бол эрсдэл төслийн материал байхгүй байна. Дархан сумын яг хоршоодуудын групп байдаг. Тэр групп дээр мэдээллүүдийн нэлээд савгууд явж байгаа. Одоо та бүхэндээ үргэлжлүүлэн цаг агарын урьдчилсан мэдээллийг хүргэе. Төмөсийн мэдээллийн хөтөлбөрийн пүрэв гарагийн дугаар үзэгчдэнд хүрлээ. Маргаашийн дугаараар уулзлаа. Түр баяртай.